Бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Шин Минжуан бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны худалдааны газрын зөвлөх Юу Жинжи тэргүүтээ албаны төлөөлөл Ховд аймагт ажлын ажил хийж байгаатай холбогдуулан албаны төлөөллийг орон нутгийн удирдлагуудад хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар мөнхийн хурш болсон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах, экспортын хэмжээг нэмэгдүүлж эдийн засгад хэллэхэд түлхэц болох боомтын өргөтгөлийн ажлыг шуурхайлах, нүүрсний экспортыг зогсон байдлаас гаргах тал дээр бодлогоор дэмжих чиглэлд анхаарч хамтран ажиллахыг уламжлалаа. Уулзалтын дараагаар 2008 оноос эхлэн манай аймагт хэрэгжиж эхэлсэн аймгийн засаг даргын нэрэмжит гэрэлт ирээдүйд итгэлэг таамрагддаг хүүхдүүдэд бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Шин Минжуаны нэрэмжит тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Танай засаг дарга хэрэгтэй танай аймагт одоо хүүхдийн боловсролд анхаарал тавьж байгаа юм чаас миний би одоо цаашид танай хоодын хүүхэд цаашид манай хятадын хэл сурч хятадын ихтэй сургуульд одоо сурцгийг уурьж байна. Тэгээд цаашид зөвхөн ховд бас танай үндэсний бүтээн байгууллага одоо хувийн нэмрээ оруулах төдийгүй Хятад Монголын найрамдал Хятад Монголын харилцаанд одоо илүү хувийн нэмрээ оруулах гэх найрч байна. Яг гэвэл манай Хятад Монгол одоо мөнхийн хурш манай хятадын бол Монгол маш чухал хурш орны хувьд цаашид Хятад Монголын харилцаанд танай Ховд аймгийн ард түмэнд одоо амьдралын туушин илүү дэвшлүүлэхэд бас турлахц үзүүлнэ. Тэгээд одоо цаашид танай одоо Ховд аймгийн бас гэрэлт одоо ирээдүйд гэж одоо хусан өрөө гэж хүсэж байна. Сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, их дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшигтэн дэмжлэг болгох зорилгоор 500 мянган төгрөгийн тэтгэлгийг аймгийн хэмжээгээр 60 гаруй хүүхдэд гардуулан өглөө.